Хүүхэд бас нэг ээж нь дахин хэвтээл өгдөг өглөө нөгөө хичээлд ээж нь байхгүй эмгэг твцчихдэг. Тэгээд нөгөө ээж нь өвдгөө хэлснэг надаас төрүүлээд баг миний хүүхэд анх мэд. Ээж та хоёр нь сүүлийн хэдэн жил ханиад ч хүрхээ болчихжээ. Амар ирч хүчтэй болсон юм шиг. Та хоёр нь яагаад өвдгөө болчихоогүй. Тэгээд би нэрээ яагаад өвдгөө болсон би гэдгийг мэдсэн ш. Бүр нээлттэй хаалганд энэ голомтч авахгүй бол энэ голомт чинь ингээд өрөвсөө дахин гарч ирээ суулт өд чи ингээд 2 3 дахь үе ивэсэн бол 3 4 ингээд хэмжээнд тэлэгдэхээр үеэ ингээд дараад өвчлөлт нь ихсээд тэгэхээр энэ мэдрэлийн судас тарих нухс руугаа орноо. Мэдрэлийн судас дарагдвал бас сомгооч болохгүй гэсэн үндстэл байхгүй шүү дээ. Таны эсвэл үе мөч нуруу нухс найрны системийн мэдрэлийн судас хүнд ачаал аваад дарагдсанаас болоод хий димээ юм мэдчих чадахгүй жогуулаад хараа амар тамир алддаг. Бүр ингээд сүлдээтэй юм шиг гариглаад бүр амар болсон мэт шүү дээ. Тэгэнгүүтээ сүлд нь тэр уургийг сайн гэдгсэн ер нь нөгөө нэг хэрглэж ядаад нөгөөтгөө итгэхгүй байсан нөгөө уургийг чи нөгөө эгч рүүгээ уцаж жагаад ууж үтсэн. Тэгээд би тэр өвчм одоо юу ч болцсон шүү. Юу ямар ч зөөр байхгүй. Би одоо 2024 он 23 оны нүүл мөвч юм уу 2 жил гарan хийж яхад би эмнэлгээр яваагүй шүү. Тэгээд тэр үе мууны юу ч байхгүй. Ерөөсөө тийм зөөр байхгүй болохыг би эмнэлэгт угаасаа сүрхэж очиж гэж бодоагүй. Тэгээ өвдөд ахад очих дургүй байсан юм чи одоо өвдөхгүй байгаа юм чи ингээд ерөөсөө очихооч гэсэн. Одоо бол ерөөсөө л миний уудаг амин чанар.